Дараагийн 3 дахь тавтан байрал. За ингээд долларын индексээс эхэлцгээе. За өнгөрсөн 7 хоногт долларын индекс дээр харьцангуй чухал мэдээтэй 7 хоногуд өнгөрлөө. За ерөнхийд нь харах юм бол 7 хоногийн лагаар харах юм бол ерөнхийдөө дээшээ маягийн ногоонлаа. За доороо нэлээд зүйтэй, дээрээ нэлээд зүйтэй. За нэг нийт хөдөлгөөнөө 100 гэж үзэх юм бол нэг 40-45%-ийн ногоон биетэлээ хаглаа. За тэгээд мэдээнүүдээ бол өнөрөө өөртөө харцгаацсан байх. За мөн Discord дээр суурь шинжилгээнүүд дээр тухайн мэдээнүүд яаж гарсан, энэ зах зээл дээр ямар нөлөөтэй байх, мөн цаашлаад ямар хандлагатай вэ гэдэг мэдээлүүд нь байгаа учраас мэдээгээ ярих нь илүү цэна. За шууд тэгэхээр энэ 7 оныхаа долларын индексийн шинжилгээнд оръё. За чиний. За миний хувьд болохоор долларын индексээс эхлээд дээний чарт нэр харж үзэх сонирхолтой байна. За дээний чарт нэр болохоор магадгүй энэ өөрөө нэлээд том сонирхолтой бүсдэр ирж иж болохоос ерөнхийдөө харагдаж байна. Миний хувьд бол за энэний дээдлийн бүсдэр болохоор би нэлээд том цагийн бүс бас дахиад хараад байгаа. 4 цагийн чарт нэр бол нэлээд сонирхолтой харагдана. За энэний дээдлийн нэг бүс байж болоход хөдөлгөөн бол харж байна. За дээний чарт нэр болохоор илүүтэй нэг бүс орж ирчихэд байгаа байна. Тэгэхээр энэ өөр нэг талын бас pullback болох уугүй гэдэгт бол тийм үнцэг гарч иж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ өөрөө нэлээд сайн таасны хэсэг болж чадах юм бол уналтын эхлэл байж болох уу гэдэг бол харагдана. Тэгэхээр өнөөдрийн дээний чарт ерөөхдөө ямар байдлаар хаагдах вэ гэдэгс хамаарат цааш нь төлөвлөлт бол гарахаар харагдаж байна. Тэгэхээр өнөөдөртөө ерөөхдөө дээний чартаа илүү харж азнаад тэгээ цаатлынхаа том цагийн төлөвлөгөө гарах бол нэлээд гоё харагдаж байна гэсэн үг. Долларын индексийн хувьд бол нөгөө талаараа ерөөхдөө юу харах гээд байна вэ гэхлээр за энэ би илүү нэгдсэн чартн дээр болохоор яаж харж байна гэхлээр за доороос авч исэн за 400 чарт орч яриа багтахгүй байх шүү. Доороос авч исэн чарт маань ерөөхдөө за магадгүй ч нэг тренд лайн гэж үзээд за энийг сэтлээд гараад ирсэн байгаа тийм. Тэгэхээр тренд лайн та нэлээд тийм контакттай байгаа учраас энэ өөрөө дахиж нэг уналтын хөдөлгөөн өгөх гээд байна уугүй гэдэг бол өнцөг гарч ирчээд байгаа. Тэгэхээр жижиг цагийн чартн дээр ч гэсэн ерөөхдөө энэ чаныг цаг бүс харагдаж байна. Тэгэхээр энэ чинь сэтэлж чадахгүй бол нэлийн уналтын хэсэг рүү орж ирэх болов гэдэг бол өнцөг гарч ичээд байгаа. За тэгтээ дан ганц бас уналтын хөдөлгөөн гэхээс илүүтэй бас хэрвээ энэ хөдөлгөөн маань өөрөө үргэлжлээд дээшээ гарч ирээд ч юм уу ийм хөдөлгөөн үргэлжлүүл яах вэ гэдэг бас өнцөг бол гарч ичээд байна. Тэгэхээр дээний чартанд харьцуулан үзэхдээ тэрээ дээшээ гараад ирэх юм бол ямар ч дээдлийн нэг том цагийн бас таасны хэсэг байж болох хэсэг бол ямар ч харна гэж бодоод байна. Тэгэхээр хөдөлгөөн бол нэлээд сонирхолтой. За үсэд байна. Тэгээд эхний хөдөлгөөнд бол байж болох цэдрээ ирсэн байгаа учраас нэг хоног азнаад харж байгаа дараагийн хөдөлгөөн гаргаж эрх долларын индекс бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд хэрвээ энэ хэсгээс ерөөхдөө нэлээд сайн спорт таасны эсрүүцэл аваад авах юм бол доош хөдөлгөөн харах гэдэг. За хэрвээ сэтгэлээ гараад ирэх юм бол дээдлийн таасны хөдөлгөөнөөр нэг хөдөлгөөн байж болох уу гэдэг бол үнцэг гарч иж гэсэн долларын индекс дээр. Одоо л тэгэхээр нөгөө таад тренд лайнаар бод давхцчаад байна. Тэгэхээр жоохон сонирхолтой бүгд эрсдэлтэй. Баад нэгсэн юм ба шүү дээ. Окей. За би долларын индекс дээр болохоор за өмнөх 7 хоногийн таамагаа харахад бол довоо ивцэн. За тэгээд доошоо нэг коррекшн орж ирээд өсөх болов гэсэн чинь за тэр коррекшн маань өөрөө бол ерөнхийдөө мэдээлэл айгүй том буцаж орж ирчээд за тэгээд дахиад дэше хайраа хийцэн. За тэгэхээр ерөнхийдөө бол шууд үндсэн нэг өдөр маань дэше явж байна. Одоо 2 цагийн чарт бас довоо ивцэн дэше явж байгаа учраас түлхүү яг 7 хоногийн төгсгөл гэхэд бол дахиад ногоонлоогоор буюу дэше л гараад ирчих байх. За гол нь одоо засварын хөдөлгөөн өөрөө ямар шух орж ирэх вэ гэдэг бас нэлээд сонирхолтой. За хэрвээ 15 минутын чарт арах юм бол одоо дүүнгэж үүсэж байгаа хэдэн оройнуудаа холбоод ирэх юм бол ийм дэше задрах магадaltaй паттерн үүсэж байна. За харин 2 цагийн чартн дээрээ тавиад харахаар энэ маань өөрөө ерөнхийдөө sideways тренд болцсон учраас доошоо цэтрээд энэ паттерны хөдөлгөөн өөрөө ийм туг маягийн паттерн болоод ийм өргөсөх боломжтой учраас одоо энэ паттерн өөрөө үүсээд дэше сэтрэх юм бол ерөнхийдөө дэше явчих байх. Хэрвээ доошоо сэтрэх юм бол харин ерөнхийдөө энэ тренд лайн маань өөрөө жоохон хэлбэрээ засаад за арай том банкийн коррекшн хөдөлгөөн байх бах. За тэгээд энэ нь өөрөө буцаад за нэг энэ хоёрын бүсчлэл рүү ерөнхийдөө нэг орж ирээд эндээсээ арай дахиад паттерн руу price action харж агаад байд бол илүү ойлгомжтой болох бах. Тэрнээс яг доошоо хөдөлгөөн бол төд илэн ажиллаж чадахгүй байна. Яг хардаг цагууд дээр бол том жижиг цагууд дээр ерөнхийдөө дэше хөдөлгөөнтэй байгаа учраас одоогийн засвар хөдөлгөөний бие хизээ амсгаагаа авч дуусах вэ гэдэг. Маркет өөр хизээ амсгаагаа авч дуусах вэ гэдгийг л хүлээх нь үлдэж байна гэж харж байна да. Ерөнхийдөө бол дэше чиглэлтэй яг buy гэдэг ч юм уу дэше энэ дээрээс дэше бичих зон маань бол одоо эхлээд паттерн үүсэж байгаа учраас яг тодорхойгүй байна да гэж харж байна. За Nasdaq-ийн хувьд за 7 хоногийн candle бол ерөнхийдөө баг бүтэн нов ногоон candle
гараад ирлээ. За үнэхээр л аимшигтай бүтээгдэхүүн юм аа. Энэ бүтээгдэхүүнээрээ гайхамшигтай нэр. Стоплосгүй баячдаг ч юм уу гэж бодмоор. За ерөөдөө өмнөх 7 хоногт нэг юм мэдээний савлгаанаас болоод дээш доошоо юм хүчтэй хөдөлгөөн гараад ирсэн. За хэрвээ батерныг харах юм бол одоо энэ өмнөх таазаа шалгацсан учраас дээшээс тэрх магадaltaй нь илүү өндрөө гэж байсан. За яг шинжилгээний хувьд бол энэ маань явсан. Гэхдээ яг миний хувьд бол энийг ашиглаад яг оролт хийх цэгүүдийг бол үнэхээр олж чадаагүй. Одоо ийм цэвэрхэн шалтгаан солигдсон ч юм уу эсвэл ийм засварын хөдөлгөөний батеринууд эдгээр юус гоё байхгүй. Тэгэд юу настаг тэр юу юм доошоо дээшээ задрах магадaltaй батеринууд цэвэрхэн үүст юм уу үүсдэх юм уу гэдэг дээр ч юу нэрэлцчихлээ гэдэг шиг. Тэгэхээр ихэд шинжилгээ маань явсан. Гэхдээ яг энэ дээрээ тулгуурлаад ямар нэгэн мөнгө эрсдүүлж гэдэг ч юм уу мөнгө одоо олсон юм ерөөсөй байхгүй. Айгүй хэцүү хөдөлгөөнтэй хүн байна танаа настаг бол үнэхээр гайхамшигтай. За энэ 7 хоногийнхаа ярих мартчихлаа. За энэ 7 хоногийнх болохоор за ерөөдөө бас ингээ харах юм бол нэг юм засварын хөдөлгөөн нь 2-2хон зүү татаад ингээд явцсан харагдаад байна. За тэгээд одоо бол 15 минутан дээр тавиад харахаар за одоо мөн л адил тодорхойгүй батерн л үүсчихэд байна. Ерөөдөө бүтэц алга. За зүгээр л одоо яг өнөөдрийн байдлаар prediction хийх юм бол энд мөрдлогоо мөр байж магадгүй харагдаж байна. За энэ хизээ баталгааж байгаа хэрэг мэдээж энийгээ сэтэлжээж баталгааж чинь тий. Ингээд ингэх юм бол ерөөдөө засварын хөдөлгөөн орж ирнэ гэж харахаар тэрнээс бол стил дэше явж байгаа. Гэхдээ засварын хөдөлгөөн би өөр энэ 7 хоногт явахгүй гэж харж байгаа нэг шалтгаан байна. Магадгүй явахгүй бах. Яа тэрний юу гэхээр энд нэг хэсэг рейнжилсэн энийгээ сэтрээж шалгаад явцсан. За тэгээд дахиад энэ оройн өмнөх шинэ оройд энийг эвдсэн учраас энэ дээрээс бараг шууд өнөөдрийн байгаа үнээс эхлээд дахиад дээшээ ерөнхийдөө ингэж явчих байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр үндсэн чиглэл маань дээшээ байгаа учраас тэгээд засварын хөдөлгөөн орж ирэх трендийг эргүүлж байх магадaltaй батерн эдгээр ерөнхийдөө хэлбэр төрсөн үуч алга. Тэгэхээр тэгэл одоо чиглэлэн давуу дээшээ байх магадлал илүү өндөр л гэж бодож байна да. Тийм өнгөрсөн 7 хоногт би ч гэсэн ерөнхийдөө Nasdaq дээр нэлээд бага гарч ирсэн. Ерөнхийдөө нэлээд завгүй дараалал байсан болох өдрийн цагаар л харилцаанууд Лондон дээр нэлээд хэлцүүд хийгдлээ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Nasdaq ялч юу нэлээд том хөдөлгөөн гараад явцсан. За нэгдүгээрт мэдээний нөлөөнд байгаа. За хоёрдугаар болохоор бас бусад нөгөө яг Nasdaq-ийн бүрдүүлэлт 5 томоохон тоглогчдын нэг болох Nvidia ч гэсэн орж иж байгаа гэсэн үг. Тэгэхээр ялч энэ хөдөлгөөн маш хүчтэй хөдөлгөөнүүдийг оруулж ирж байгаа учраас энэ дөр бол том улаан ногоонлаа гэдэг бол ялч үнэн нэлээд том хөдөлгөөн бол орж ирсэн байгаа. Энэ доотлын хөдөлгөөнөөс бодлохоор энэ чинь өөр 1000 гаруй пип хөдөлгөөн ерөөхдөө 14 хоногийн дотор гараад ирсэн гэхээр нэлээд swing арилжаа хийдэг хүмүүсийн хувьд л чинь нэлээд том арилжаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 14 хоногийн дотор ийм хөдөлгөөн гаргаж нэлээд галзуурж байгаа хөдөлгөөн байна. За яг өнгөрсөн 7 хоногт бол нэлээд байж болох бүсгүүд бол яг энэ ч нэг би бол хөдөлгөөн байж болох хөдөлгөөний хүлээж ирсэн. Гэхдээ 20 тооны өмнөх хөдөлгөөнүүд төр илүү энэ чи ирэх бүлбэг хүлээж исэн бол авчиг энэ манай өөрөө ирэхгүй шууд авахсан хөдөлгөөн гараа явцсан байгаа. Тэгэхээр яг энэ доотлын хэсэг дээр бол жижиг цагийн хөдөлгөөн төр бол арилжаа төлөвлөлүүд энэ чи хүлээгээд явах боломжтой байсан бол харагдчихээн. Тэгэхээр энэ дөр бол нэлээд хоцорсон хөдөлгөөн бол хийгдсэн. Тэгэхээр би бол арилжаа хийж чадаагүй гэсэн. Тэгэхээр өнгөрсөн чартн дээр бол харахад нэлээд амархан байна. За одоогийн чартнууд дээр бол 4 цагийн чарт болоод 5 цагийн чартнууд дээр энэ амар эрсдэлтэй буюу яг хаана очиж зогсох вэ? Хаана би арилжаа хийгээд ашгаа аваад гарах вэ? Энэ том импульсив хөдөлгөөнөөс хаана би арилжааныхаа стоп лосс тавиад эсвэл TP-ний доош орлож гэсэн тавиад нэлээд эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ дээрээс болохоор би дундын болоо жижиг цагийн чартны арилжаа хийгдэж бодоод байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар болохоор өнгөрсөн 7 хоногийн чартыг илүү энэ хоёрын хоорондох хөдөлгөөнөөр илүү хараад байна. Тэгэхээр хэрвээ энэ хөдөлгөөн маань өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү бүтэц үсгэд яваад байна. Тэгэхээр Nasdaq маань хэрвээ энэ хөдөлгөөн маань доошоо орж ирээд ингэх юм бол BTC илүү сэлгийн арилжаа нэгтэн. За энэ арилжаа маань хэрвээ сайн явж чадаад энэчээс эсрүүцэл маань өгөөд явах юм бол лонг хөдөлгөөн арилжаа нэгтэн яагаад би доороос авч тренд лайн дааж байгаа гэсэн үг. За жижиг зэг дээр баталгаа авч байгаа учраас энэ чавж сэлгийн арилжаа энэчээс price action маань зэтлээд ороод ирэх юм бол буцаж орж иж байгаа хөдөлгөөнөөр нэмэх арилжаач мөнхөө байдлаар арилжаа төлөвлөж байна. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхээр энэ том цагийн эсхийн шалыг хэрэг орж ирж чадах юм бол ямар ч зүйл шалах болов гэдэг хөдөлгөөн харж байгаа гэсэн. Тэгэхээр эхний ялж нь бол энэ дээдлийн хөдөлгөөний бол альчи. За одоогийн байдлаар яг нэлээд цэвэрхэн байдлаар зургаж байгаа боловч энэ өөр нь Нью-Йоркийн хөдөлгөөн нэгдэд ямар хөө болохыг бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч сан эхний ялж нь бол нэлээд байж болох бүсгүүд бол
тодорхойлогдсон байгаа учраас энэчээсний арилжаа төлөвлөлт бол хараа сууж байна гэсэн. Нээцээ хараа сууж байгаа гэсэн. Тэгэхээр доош авч чадвал хэр хөдөлгөөний харъя гэж бодож байна. Тэгэхээр яг доороос лонгийн хөдөлгөөн бол яг хаана TP авах гэдэг нь нэлээд хэцүү. Шинэ хай гэдэг сууж байна. Тийм л. За окей, алтан дээр. За алтан дээр цаанд энэ 7 хоногийн тавг. За алтны хөдөлгөөн дээр том цэгийн шаардсан дээр болохоор нэлээд том шалны хөдөлгөөн дээрээс 2 контакт авсан байна те. Тэгэхээр энэчээс нэг буюу ойролцоогоор 2 буцаж ирж байгаа хөдөлгөөн бол байсан. За 2 дугаар болохоор юу болж байгаа гэхээр энэ хөдөлгөөн маань энэ бокос хэлж чадахгүй байна. Тэгэхээр юу харахад байна гэхээр энэ хөдөлгөөн маань энийг эвдэхгүй байгаа учраас дахиж нэг ирж байгаа шалгалтын хөдөлгөөн байх болов гэдэг бол хүлээлгэнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэчээ ингэж докторж байгаа хөдөлгөөн гарч ирээд хэрвээ энэчээс ч юм уу буцаад бохныхоо хөдөлгөөс ч юм уу сэтэлж чадахгүй доошо нэг хөдөлгөөн бол хараад байна. За хэрвээ энэчнээс сэтэлэхгүй явжгаад контакт аваад энэчээс лонгийн хөдөлгөөн хараад энэчээс нэг жижиг цаг доо өвдөд явах юм бол ямар ч техникийн ээлжинд бол энэ таасны хөдөлгөөн сэтгэлээ гарч ирэх юм бол дахиад том цагийн таасны хөдөлгөөн бол хараад сууж гэсэн. За нөгөө талаараа яг энийг долларын индекстэй харьцуулж үзэхэд бол магадгүй долларын индекс унана гэж таамаглах юм бол ямар ч энэ дот хэсгээс бол ирэхээр нь лонгийн хөдөлгөөн бол барь гэсэн бол төлөвлөгөө гарчаад байгаа. Хоёрдугаарт энэ хөдөлгөөн маань дээрээс авч байгаа даун тренд буюу дундын 4 цагийн чартн дээр бол нэлээд даун тренд яваад байгаа учраас эрсдэл нь юу гэхээр хэрвээ энэ хөдөлгөөн явлаач гэсэн энийг сэтэлж чадахгүйгээр буцаж pullback хийх болов гэдэг бол ийм хөдөлгөөн байна гэсэн. Тэгэхээр энэ нь ирээдүйд магадгүй шинэ паттерн үүсгэж юм иймэрхүү байдлаар бүтцийн үүсгэж юм орж ирэх болов гэсэн бол хүлээлттэй байна гэсэн. Тэгэхээр алтан дээр болохоор 4 цагийн чартн дээр бол иймэрхүү хөдөлгөөн гарч байна. За дундын цагийн чартн дээр болохоор илүүтэй за нэг 2 бүс хараад яваад байгаа. Тэгэхээр саяны том цагийн чартны бүс маань илүү жижиг цаг дээр иймэрхүү байдлаар харагдаж байгаа гэсэн. За өнөөдрийн байдлаар болохоор за магадгүй энэ хөдөлгөөн маань энэчээс авч байгаа correction болоод дээшээ гарч ирээд энэ хэсгээ тааж сэтэлж чадахгүйгээр буцаж нэг паттерн үүсгэж юм иймэрхүү байдлаар явж чадах юм бол өнөөдрийн байдлаар бол шорт хөдөлгөөн төлөвлөлөө доош байх хөдөлгөөн бол төлөвлөж байж гэсэн. Дээрэл чанар бол ялцгүй иймэрхүү байдлаар төлөвлөгөө болохоор байж энэ да. Тэгэхээр ойрын хугацаанд бол энэ тийм гоцгойд тийм амар сүртэй хөдөлгөөн мэдрэний хөдөлгөөн байхгүй учраас бас шинжилгээт бас дайггүй байх болов гэдэг хүлээлт бол байна энэ талаар. Тэгээ харж гэсэн. За окей, за миний хувьд алтан дээр за өнгөрсөн дугаар дээр ярьсан за энэ нэг 2 орой болцсон шал болцсон хэсэг дээр яваад байна гэж ярьсан. За тэгээд энэ дээрээс ерөөдөө жоохон өсөлт орж ирээд за нөгөө цэцэрх магадaltaй гэдэг том паттерн дотор стил яваад байна. За яг одоогийн нөхцөл харах юм бол алтан дээр яг өмнөх дугаар дээр хэлсэнчлэн нэг өдрийн чиглэл дэшээ 2 цагийн буюу дундын цагийн чиглэл доошоо яваад байна. Тэгэхээр ингээ хоорондоо цаг хоорондын хамаарлал мань зөрөөд байгаа байхгүй. За яг ингээ зүгээр яг паттерн төрүүлж хараад ингэх юм бол нэг юм 2-2 өрөлттэй орой ёроолууд үүсцэн. За хэрвээ энийг харах юм бол энэ өмнөх 7 хоногийн уналт энэ дээр сураа игээ дахиад унахаар байна гэж хараад байгаа байхгүй. Ерөнхийдөө яг импульсээ харах юм бол мэдээч дээшээ импульс бол харахад аягүй хэцүү байгаа шүү дээ. Дандаа доошоо нэг өгчтэй байгаа. Гэхдээ энэ доошоо уналтын импульс өөрөө ийшээ хэлбэр нь багасаад байна. Тэгэхээр магадгүй энэ паттернийг гүйцээгээд унах юм бол энэ хэлбэр нь бага болоод за тийм ийм том паттерн үүсчиж магадгүй. За гэхдээ нэг онцлог нь энэ паттерн маань үүсэхдээ өөр харин өмнөх энэ доовыг эвдчиж магадгүй байдлаар том ингээ үүсээд байна. Дараагийн уналтын хөдөлгөөн баг энэ паттернийг эвдчиж магадгүй, өмнөх доовоо эвдчиж магадгүй болохоор энэ дараагийн хөдөлгөөн нэлээд жоохон дээрээс тэгтээ бага уналттайгаар дуусаад за тэгтээ энэ нэг дабл ботом болцдог ч юм уу те. Тэгээд ингээд энэ тренд лайн дээрээс ахаад явах болов гэдэг таам гаргаад байна л та. Яг энэ 7 хоногийн таамаган дээр бол яг бүтэц маань жоохон бүтэн бүрдээгүй. За тэгтээ яг ингээ 15 минутын чартаа харах юм бол за юу гэдэг өнөөдрийн байдлаар бол чиглэл жоохон дээшээ эргэцэн. За тэгээд нэг импульс яваад сүрийн хөдөлгөөн яваад дээшээ импульс яваад яг одоогийн зурцсан байгаа паттерн бас жоохон хэлбэрээ өөрчилж магадгүй барь харагдаад байна. Яг гоё арилжааны эндээс яг ийм орол тэгээд энэ чиглэл нь ийшээ явж байгаа учраас ингээд хэлчих гоё нарийн ийм нөхцлүүд байхгүй. Тэгэхээр баг энэ 7 хоногт цөөхөн арилжаа хийж магадгүй. Гэхдээ яг дийлэн арилжаанууд бол тухайн өдрийнхөө баг цагийн чиглэл хаашаа явж байгаас хамаарат хийгдчих байх. Тэр үсэн эхний ээлжинд арай тодорхой болсон паттерн буюу энэ хоёр паттернаа л хүлээе да. Тэгээд энэ паттерны хоёр тренд лайныг харчих. Энэ дотроос ямар бүтэц үүсэх нь ерөнхийдөө баг дэшээ стрейт арай өөр паттерн ч үүсчиж магадгүй л байх. Яг гоё тодорхой ингээд надад бол харчих зүйл үнэхээр алга. Нөгөө долларын индексээ дээш гэж харж байгаа учраас нөгөө талаас хауст бол унчих баха гэж таамаглаж байна да. За ингээд энэ 7-ны таамагуд маань ингээд
дууслаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт хийсэн арилжаануудынхаа тэмдэглэлүүдээс бас ямар шуурхай арилжаанууд хийсэн бэ гэдгийг сонирхуулъя. За миний хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө мэдээтэй байсан учраас маш цөөхөн арилжаа хийсэн. Яг мэдээ 8:30-аас бараг байгаад байсан шүү дээ. За шөнө 2-оос өдөр байсан. Тэнгууд яг энэ нөгөө трейдинг өдрөө тэмдэглэлээ биччихээд Notion руу оруулж амжаагүй байна. За тэгтээ нийт хийсэн арилжаануудыг нэг нь харуулчих. За эхний хийсэн арилжаа маань за энэ хоёр тренд лайн одоохондоо алга болоход. За эхний хийсэн арилжаа болохоор ерөнхийдөө шууд stop loss болсон. Аль болохоор чиглэлийнхаа дагуу тухайн өдрийнхөө чиглэлийнхаа дагуу арилжаанд орчихгээд за 15 минут руу орчих. За тэгээд ерөнхийдөө ад битэрний оролт хийсэн гэж хэлж болно. Би энэ дээр дабл bottom шиг юм үүсээд за тэгээд энэ клайнаас дэлчлээ гэж хараад за энэ дээр бол оролт хийж таагүй. Дахиад шинэ оройн өмнөх оройгоо эвдээд ийм дэшээ задрах магадaltaй битэр нүүсч яхад нэг риск энтри хийсэн. За энэ маань шууд ерөөсөө орсон даруйдаа доошоо орж ирээд стоп лосс болсон байгаа. За энэ нь бол нэг дахь арилжаа. За хоёр дахь арилжаа маань мөн адил эхний мэдээг гаргуулчаад дараа нь арилжаа хийсэн. Дараагийн өдөр нь баг хийсэн байна уу те. Тийм байна. За тэгээ энэ дээр бол бас адилхан чиглэлийн болон дэшээ эргүүлсэн байсан. Хайраа хийцэн. Доошоо явсараад энэ өмнөх хайр ловыг эвдэхгүй гэж хараад. За тэгээд эвдэхгүй гэдэг хайр лов руугаа нэлээд төхөөд ирсэн учраас ханшаа түлхүү ажиглаж байсан. За тэгээд ханшаа түлхүү ажиглаж байгаад энэ дээр ингээд хүчтэй спорт үүсчээж магадгүй байна гэж хараад. За цаашлаад энэ дабл ботом болчихж магадгүй. За яг хөө бүр баталгаа авах юм бол ийм дэшээ задрах магадaltaй битэр байсан учраас энэ доороос нэг оролт хийсэн. За энэ бол яг хөө өмнөх доовоо эвдээд явгоот нь брейк ин болгоцсон байсан. За тэгсэн чинь хоёлоо л энэ дээр тий өдөржин харж гөлөрж дотор нь арилжаа хийсэн. Чүүтэй айтай рейнжээс сэтэрсэн. Тэгтэл яг үндэ ял нэг цагийн дотор пум гэд ямар ч correction өгөхгүйгээр арилжаа маань буцаа ороод ирсэн. Ягаад энэ арилжааг ерөнхийдөө бариадсан бэ гэхээр хэрвээ дабл ботом байж чадах юм бол энэ чинь нэг лайн хайдэр сэтэрсэн тий. За тийм бүтэн өдөржин рейнжсэн энэ рейнжийг дэше сэтэрчээр нуулна чийл гэж бодсон. Тэгсэн чинь тэгээд энд 8:30-аас байсан мэдээний өмнө шууд доошоо орж ирээд мэдээгээр савлцсан. За тийм нэг брейк юм. За хоёр дахь арилжаа болохоор мэдээ гаргуулж дуусаад за дараа нь хийсэн арилжаа. За ерөнхийдөө өмнөх доовоо эвдэхгүй гэдэг утгаараа харж байгаа. Дахиад энэ доов дээрээ суппортлоод байна гэж хараад суппорт байсан. Нэг удаа эрэхтэн шалгасан. За энэ бол баг нэг дэшээ гарч ирээд 30 минут нэг цагийн дотор буцаад стоп лосс болцсон юм байна. Тэгээд энэ 7 хоногт нэгдэд бол ямар нэгэн арилжаа хийгээгүй байна. За 5 дахьд бас ямар нэгэн арилжаа хийгээгүй учраас өөр тэмдэглэл бас бусад валютууд бол индекс дээр огт арилжаа хийгээгүй жоо алтан дээрээ фокуслаад байгаа учраас ийм дугаар арилжаа өнгөрсөн 7 хоногт хийсэн юм байна да. 2 стоп лосс нэг брейк юм. За миний хувьд болохоор би илүү тухайн арилжаанууд бол жижиг цагийн арилжаанууд хийгдсэн. За тэгээд ямар арилжаанууд хийгдсэн бэхээр тухайн моментэр гадуурлажсэн учраас арилжаанууд бол тэмдэглэл маш хэцүү байсан. Гэхдээ яг тухайн боломжтой үеийн журнал бол тэмдэглэгдсэн байгаа. За нэгдүгürt алтан дээр яг иймэрхүү байдлаар арилжааны төлөвлөгөө гаргаад 13-ны өдөр байна. Тэгээд жижиг цагийн ялч нөгөө миний арилжааны чинь 15 минут болоод жижиг цагийн арилжаа хийгдэх учраас тухайн моментэр хийгдсэн арилжаа бол харагдаж байна. Тэгэхээр нэлээд сан таасны хөдөлгөөн бол энэ чинь үүсээд буцаж орж ирээ пулбэкний хөдөлгөөн дээр би бол оролт хийсэн. За энэ маань гэхдээ ямар ч бий болоод хувирсан байна. Илүү Лондонгийн нээлтийн дараах цаг гарны дараах арилжаа учраас нөгөө илүү хөгцөн мөлөд орж ирдэг учраас бий болоод гарсан байна. За дараахны арилжаа болохоор за орооны Лондонгийн дараа арилжаа нь бол хийгдсэн байна. Тэгэхээр энэ маань тухайн өдрийнхөө дараагийн 3 өдрийн дараа буюу 17-нд хийгдсэн арилжаа байна. Тэгэхээр энэ шээс нэг таас шалны хөдөлгөөн байна. Энэ шээс нэг эсэргүүцэл буцаж орж ирэх нь таашны шорт хөдөлгөөн бол хийгдсэн. За энэ маань сайн авсан ч гэсэн буцаад том цахаан доо энэ тухайн үеийнхаа доо дээр ирээд буцаж хөдөлгөөн бол гарч ирээд ямар ч зөксөн хөдөлгөөн бол харагдаж байна. За яг саний хэлсэн чинь хоёулаа нэг өдөржингөө тухайн арилжаануудыг харсан гэж ярьсан өдөр бол ялцчихгүй маш савлгаатай арилжаанд хийгдсэн. Гэхдээ тухайн мэдээний дараа бол шөнийн байдлаар нэг шөнийн 20 цагийн үед бол арилжаа нэгдсэн. Миний хувьд бол тэгэхээр ямар хөө арилжаа нэгдсэн бэхээр энэчээс нэг эсэргүүцэл за гарч ирээ буцаж орж ирэх нь арилжаа хийгдээд ялч шөнө хаагдчихжээс учраас нэг 60 пип аваад ирэхэд энэчээс гарсан хөдөлгөөн бол энэчээс арилжаа хийгдсэн. Тэгэхээр гих мэдчлээ арилжаа хийгдсэн байна. Ялч зарим үед нөгөө гадуур явж байгаа үед ч юм уу арилжаанд нэгддэг учраас тухайн момент дээр нөгөө зургийг оруулах ч юм уу хийхэд аюу хүндрэлтэй байдаг журналын үед. Тэгэхээр
журнал хөтлөж байгаа явцдаа ялчгүй иймэрхүү хүндрэл гарч ирдэг. Миний хувьд ямар ч тэр зүйл нь бол иймэрхүү байдлаар гарч ирж байна. Тэгэхээр эхний ээлж нь бол тэмдэглэгдсэн тухайн яг цаг моментыг зайлж байгаа хийгдсэн байна. За сая хэлсэнчлэн Nasdaq-ийн хөдөлгөөн бол ямар ч одоогоор бол нээсээр ярилж бол яваад л энэ. Тэгэхээр энэчээс ярилж нэгдсэн байгаа. Тэгэхээр энэ ярилж маань хэрэг сайн явж утгыг ямар ч энэ бичлэг дуусны дараа л журнал тэмдэглээ хийгдэн. Тэгэхээр эхний ээлж нь бол энийг сэтгэлээ авч болов гэдэг бол хүлээлттэй бол энэ журналын бичлэг хийгдэн дээ. Тийм үү. Окей. За тэгээд яалч нөгөө журнал руу хуулж амжааг болохоор өнгөрсөн видеон дээр ихээс яг одоо өөрсдийнхөө журнал дээр ингээд нэмэлт хасалт гэдэг зүйлүүд хараахан гарч ирж чадсангүй ялч гадуур ч юм уу ингээд яваад ис учраас заримдаа бас нөгөө яг дээр бас сууж чадахгүй гадуур ид явж байгаа Лондон мондонд үеэр нөхцлүүд бүрцүү арилжаанууд орцсон учраас нөгөө компьютер хаар цуг учраас хийж чадсангүй. За гэхдээ энэ 7 хоногийн их арилжаанууд ч юм уу эсвэл өмнөх 7 хоногт бодогдсон яг тухайн арилжаанууд явж байхад ингээд бодож байсан зүйлүүдийг ерөнхийдөө бол юу хөө биччихээн. Их яг 100% яг санахгүй мэдхгүй тий. Гэхдээ ерөнхийдөө нөгөө за брик юм зөөлждөгч байж гэдэг ч юм уу тип авчдагч байж гэдэг ямар бодлууд байсан бэ гэдгийг адилхан дахиад нөхөд бичих гэж байна. За ингээд 7 хоногийн дугаарыг мэдээгээ харж байна. Мэдээг хараад дуусгая тий. Мэдээг хараад дуусгая. За энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт мэдээж хамгийн чухал мэдээнүүд маань гарсан. Тий. Энэ 7 хоногт бол гэхдээ бас яг анзаарахгүй байж болохгүй ерөөдөө савлгаа оруулж ирдэг мэдээнүүд байна. За 2 дахьд 8:30-аас байна. За 3 дахьд 2 цагаас паундын CPI гарч байгаа юм байна. За тэгээ 4 дахьын 8:30, 5 дахьын 9:45-20 загуудад тэгэхээр ерөнхийдөө л бас яг л Нью-Йоркт давхцаал за дүнгийн нэгдснийхэн дараа нь хөдөлгөөнүүд орж ирэх юм байна л тий. За энэ мэдээнүүд бол яг нэг амар чухал бол биш байх тий. За яг нэг форекс сослуудаар арилж идэг хүмүүс л чухал мэдээнүүд орж иж байгаа. Аут дээр ч юм уу мууны бодлогыг хүү яригдж байгаа. За паунд дээр мууны бодлогыг орж ирнэ гэхлээр швейцар франк дээр ч юм уу энэ дээр мөнгөний бодлого нь бол энэ л форекс арилж идэг хүмүүс л нэлээд орж ирж байгаа. Тэгэхээр хэрвээ арилжааны пэрүүд дээр арилж идэг бол тэн дээр бол нэлээд сонор сэрэмжтэй байвал зүгээр болоо гэдэг бол зөвлөө бол өгөхөр байна. За нөгөөлөр яг нөгөө бусад индекс за алтан дээр бол арай гайгүй бах пэрүүдийн хувьд за яг бусад нөгөө хослууд дээр илүү арилж хийгдэх болов. За газрын тосн дээр бас нэг жоох арилжаа орж магадгүй савлгаа. Тэгэхээр форекс хослууд дээр хүмүүст бол нэлээд савлгаа орж ирэх байх. 50-60 пипний ч юм уу хаашиж байгаа ч юм те. Хөлөө орж иж магадгүй. Тиймэрхүү л энэ. Тийм тэр нөгөө долларын бус одоо бид нар долларын мэдээг дандаа орой 8, 9 за зарим шөнийн 2 дахь суугаа орой хараа суучдаг. Гэтэл бусад валютуудын мэдээнүүд маань бол нөгөө зарим нь өглөө өдрийн цагаар Лондонгоос өмнө ч юм уу эсвэл оног үеэр ордог. Гэтэл нөгөө яг тухайн цагуудыг тэмдэглэж ч юм уу хард суухгүй гинт чартны янгот хөдөлгөөн ороод ирсэн байдаг те. Тэгэхээр яг одоо бусад валютууд дээр бас арилжаатай хүмүүс байх юм бол яг эдгээр мэдээнүүдэд цагаадаа тэмдэглээд гэдэг ч юм уу сэрүүлэг тавиад анзааруул зүгээр байх шүү. Тэгээд яг арилжаанд орсон чинь мэдээ гарч ирээд одоо өөрийнх нь зүг ч юм уу өөрийнх нь хэсэг ч юм уу аль зөврөн ч юм хүчтэй савлал ороод ирч магадгүй учраас боломжтой байх хэрэгтэй болов. Энэ тухайн 7 хоногийн мэдээнүүдийн задаргаа ч юм уу гарсан мэдээллүүдийг бит хоёр нэг өгөхгүй байх. Яг л Discord дотор суурь шинжилгээ мэдээ өөрөө байгаа. Тэр нь чи хангалттай мэдээлэл өгч байгаа учраас бит хоёр нэг тийм өгөөд ах хэрэггүй болов гэж бол бодож байна. Нэлээд дэлгэрэнгүй болоод нэлээд ойлгомжтой бичиж байгаа учраас бас тухайн өрөөнд мэдээ бэлддэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгэхээр мэдээллийг нь бол мэдээг нь бол уншдаг, тайлбарыг нь уншдаг маш гоё дэлгэрэнгүй бөгөөд товч тодорхой мэдээлэл өгдөг учраас та бүхний сонирхож үзээ гэж зөвлөхөр байна. Тийм байна да. Тийм одоо битэрийн ярих өнцгөөс илүү дэлгэрэнгүйгээр өөрөө өнцгүүдээс гэдэг ч юм багдгүй бүр илүү маш ойлгомжтойгоор тайлбарлаж байгаа учраас ороод уншчихад нэгт мэдлэг болж магадгүй хоёрт мэдээлэл яг юу болж байгаа энэ цаашдаа урт хугацаанд дөрвөлжлэх үгүй юу гэдэг ч юм уу те. Тийм хөлөө нарийн ширийн зүйлүүдийг за арилжаа зэсний доотлолт байгаа суур мэдээ шинжилгээ гэдэг өрөөнөөс та бүхэн авах боломжтой. Тэгээд альжтгаараа 7 хоног эхлээ шинэ мэдээлэлд орох юм бол everyone хийгээд мэдээлэл орсон байх шүү гэдгийг та бүхэнд хүргэж байгаа. Окей. За ингээд энэ хүрээд энэ 7 хоногийн дугаар маань дуусч байна. Дараа 7 хоногийнхаа дугаараар шин тэмдэглэлтэйгээр эргээд уулзцгаая. Баяртай. Баяртай. Бэрбэртис 1 дугаар 1-2 сая. Миний шиг тод биш үү? Warren Buffettаас тий. 1 million, 2 million, 3 million, 4 million. Окей. 1 stop loss, 2 stop loss, 3 stop loss, margin call.